Хятад хэлний алсын зайн сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. HSG 5 тисийн сонсголын тавтлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр 5 тисийн сонсголын эхний дасгал болох зөв үг ба өгүүлбэр олох дасгал ажилласан. Уг дасгалаа хэрхэн хийх ёстойгоо эргэн санацгаая. Та бүхэн харилцан яриа сонсоод дараах сонголтын хувилбаруудаас зөв хариултыг олоорой. Хариултын сонголтуудыг уншийе. A. 睡眠不好 B. 身体很好 C. 是位大夫 D. 不相信中医 A. 我 B. 领导 C. 小张 D. 小张和我 Одоо харилцан яриагаа сонсоорой. 你的失眠好些了吗？还是睡不好，今天打算去看看中医，买些中药试试。问：关于男的可以知道什么？这次的调查报告是由你来写的吗？领导安排我和小张写，我俩一人负责一部分。问：调查报告由谁来写？Ингээд хариугаа тулгаж үзээрэй. A. 睡眠不好 нойрондоо муу. B. 身体很好 Би нь маш сайн. C. 是位大夫 Эмч отож. D. 不相信中医 Хятадын анагаахад итгэхгүй. Хариултаас харахад биеийн эрүүл мэндтэй холбоотой хариултууд байна. Одоо харилцан яриагаа харцгаая. 你的失眠好些了吗？ Чиний нойргуудалд дээрдээ юу? 还是睡不好，今天打算去看看中医，买些中药试试。Бас л унтахтаа муу байгаа. Өнөөдөр хятад эмнэлэгт очиж үзүүлж хэдэн хятад эм авч үздэг юм уу? 问：关于男的可以知道什么？ Асуулт нь эрэгтэй талаар юу мэдэж болох вэ? Асуултын дагуу бол бид эрэгтэй биеийн байдлын талаар хариултуудаас сонгох ёстой байх нэ. Тэгэхээр B, C хариулт огт дурддагдаагүй. Харин D хариулт харилцан ярианд эсэргээрээ дурддагцсан. Тиймээс зөв хариулт нь A байх нэ. Дараагийн харилцан яриа нь 这次的调查报告是由你来写吗? Энэ удаагийн судалгааны таланг чи бичсэн үү? 领导安排我和小张写，我俩一人负责一部分. Дарга Сяожан бид хоёрыг зохицуул гэсэн. Бид хоёр нэг хэсгийг хариуцсан. 问：调查报告由谁来写? Асуулт нь судалгааны таланг хэн бичсэн бэ? Хариултын сонголтууд нь A. 我 B. B. 领导 дарга C. 小张 D. 小张和我 бид хоёр. Бид эхлээд хариултын сонголтноос D хувилбараас бусд нь нэг хүн байгааг анзаарахаас гадна мөн тэдгээрийн харилцааг анзаарах ёстой. Тухайлбал C. 小张 болон A. 我 B нь үе тэнгийн юм уу эсвэл нэг зэрэглийн харьцаатай байхаар харагдаж байгаа бол B. 領導 дарга нь тэдний дарга байхаар байна. Тиймээс энэ мэт зүйлийг анзаарч харснаар хариултаа сонгуул зөв хариулт нь D байх нэ. Энэ нь харилцан ярианы 领导安排我和小张写гэсэн өгүүлбэрээс мэдэгдэхээр байна.
Үзэгч та бүхэн дахин сануулж хэлэхэд эхлээд хариултын сонголтуудаа маш сайн анзаарч харах хэрэгтэй ба тэгснээр асуултанд оновчтой хариулт өгөх боломжтой юм. Ингээд өнөөдрийн хичээлдээ орцгоё. Бид өнөөдөр HSK 5-ийн сонсголын 2 дахь даалгавар болох харьцангуй урт утгаар харилцан яриаг сонсоод зөв хариултыг сонгох ёстой юм а. Хэрхэн хийх ёстойг дараах жишээнээс хамтдаа харцгаая. Эхлээд мэдээж хариултуудаа орчуулж үзье. A. 他们在饭店. Тэд хоолны газарт байна. B. 现在是下午. Одоо бол үдээс хойш. C. 他们在开会. Тэд хурал хийж байна. D. 男的想买桌子. Эрэгтэй нь ширээ авмаар байгаа. Хариултын сонголтуудаас харахад харилцан яриа болж буй үйл явдлын газар орон, цаг хугацаа, агуулга зэргийг мэдэх ёстой мэт харагдаж байна. 您好，欢迎光临，请问您几位？ 3个，我们提前预定了。好的，请问先生您怎么称呼？我姓李。李先生，里面请。靠窗户的那个桌子是给您留的。问，根据对话，下列哪项正确？ Харилцан яриагаа харъя. 您好，欢迎光临，请问您几位? Сайн байна уу? Тавтай морил. Та нар хэдүүлээ вэ? 3个，我们提前预定了. Гурлаа. Бид үрчлээ захиалга өгсөн. 好的，请问先生，您怎么称呼? Ойлголоо. Уучлаарай эрхмээ таныг хэн гэж дуудах вэ? 我姓李. Би Ли өвхтэй. 李先生，里面请。靠窗户的那个桌子是给您留的. Ли ноёнтон та дотгошоо морил. Цонхон талын ширээг танд үлдээсэн. 问，根据对话，下列哪项正确? Асуулт нь харилцан ярианаас үндэслэн дараах хариултын аль нь зөв бэ? Бид хариултын сонголтуудаас харилцан ярианы талаарх асуулт байх нь гэж таамаглаж байсан. Үнэхээр асуулт нь харилцан ярианаас үндэслэн дараах хариултын аль нь зөв бэ гэсэн байна. Харилцан ярианд 欢迎光临 гэсэн эхний өгүүлбэрээс бид ямар нэг үйлчилгээний байгууллага гэж мэдэх ёстой. Харин 靠窗户的那个桌子是给您留的 гэсэн өгүүлбэрээс A хувилбар буюу 他们在饭店. Тэд хоолны газар байна гэсэн хариултыг сонгож хэвээр байх нэ. Дараагийн харилцан яриаг мөн хамтдаа хийцгээе. Та бүхэн эхлээд хариултын сонголтуудын ижил төстэй ба ялгаатай талуудыг ажиглан асуултыг нь таамаглах хэрэгтэй. Тэдгээр нь A. 步行 алхах. B. 开车 машин барих. C. 坐地铁 метронд суух. D. 坐公共汽车 автобусанд суух. Хариултуудаас харахад хаа нэг тийшээ хэрхэн явах тухай асуух магадaltaй байна. 看天气预报了吗？明天天气怎么样？有大雾，而且要降温，你明天多穿点儿。那你明天上班别开车了。不开了，我坐地铁去公司。问，女的，明天怎么去上班？ Одоо харилцан яриагаа харцгаая. 看天气预报了吗? 明天天气怎么样? Цаг агарын урьдчилан мэдээ сонссноо? Маргаашийн цаг агаар ямар байна? 有大雾，而且要降温。你明天多穿点儿. Их манантай. Бас агарын температур буурна. Чи маргааш зузаавцар хуцлаарай. 那你明天上班别开车了. Тэгвэл чи маргааш ажилдаа явахдаа бити машин бариарай. 不开了，我坐地铁去公司. Машин барихгүй. Би компани руу метрогоор явна. 问，
女的明天怎么去上班？ Асуулт нь эмэгтэй маргааш ажилдаа яаж явах вэ? 我坐地铁去公司гэсэн өгүүлбэрийг сонсоод ойлгож чадсан бол хариулт олох амархан байна. Энэ нь мэдээж C 坐地铁 буюу метрон цуух байх нэ. Энэ мэтчлэн та бүхэн дараах тасгалыг бие дааж хийгээрэй. 怎么现在才来？快请进。下班时又写了2封邮件，晚了会儿。你的新家装修得真漂亮，找哪家公司设计的？是我自己设计的，虽然累了点儿，但是完全是按照我的要求来装修的，真不错。下次我家装修不用请外面的公司了，直接找你。问：关于女的，可以知道什么？ 最近一段时间，脖子疼得很厉害。长时间一个姿势坐在电脑前，脖子肯定会疼的。你应该去锻炼身体。我还不到40岁，等40岁以后再锻炼吧。要珍惜健康，等身体出了问题，就后悔也来不及了。问男的最近怎么了？ 这些照片是你拍的吗？真漂亮，都可以做明信片了。哪里，我这也就是业余水平。我的愿望是能把中国的5大名山都拍下来。你这么喜欢旅游，这个愿望很容易实现的。对，只是需要些时间。问：男的有什么愿望？ Одоо хариугаа тулгацгаая. 怎么现在才来？快请进. Яагаад одоо ирж байгаа юм бэ? Хурдан ороор. 下班时又写了2封邮件，晚了会儿。你的新家装修得真漂亮，找哪家公司设计的？ Тарах үеэр дахиад 2 мэйл бичээд арайчихлоо. Чи гэрээ үнэхээр сайхан зассан байна. Ямар компани олж загварыг нь гаргасан юм бэ? 是我自己设计的，虽然累了点儿，但是完全是按照我的要求来装修的。Би өөрөө загварыг нь хийсэн. Хэдийгээр баг зэрэг ядарсан ч бүхэлдээ миний шаардлагаар зассан. 真不错。下次我家装修不用请外面的公司了，直接找你。үнэхээр дайггүй байна. Би дараа нь гэртээ засвар хийн. Дараагийн удаа гадны компани хэрэггүй шууд л чамтай уулзнаа. 问：关于女的，可以知道什么？ Асуулт нь эмэгтэй талаар юу мэдэж болох вэ? Хариултын сонголтуудыг харъя. A. 下班晚了. Ажил нь орой тарсан. B. 在帮男的装修. Эрэгтэйдээ тусалж засвар хийсэн. C. 自己设计了装修方案. өөрөө засварын төслөө гаргасан. D. 不满意现在的装修效果. одоогийн заслын үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа. Хариулт нь 是我自己设计的，虽然累了点儿，但是完全是按照我的要求来装修的. Би өөрөө загварыг нь гаргасан. Хэдийгээр баг зэрэг ядарсан ч бүхэлдээ миний санснаар зассан гэсэн өгүүлбэрээс харагдаж байна. Тэгэхээр хариулт нь C буюу өөрөө засварын төслөө гаргасан гэж сонгох нь. Харин дараагийн харилцан яриа. 最近一段时间脖子疼得很厉害. Сүүлийн үед хүзүү маш их өвдөд байна.
长时间一个姿势坐在电脑前，脖子肯定会疼的。你应该去锻炼身体。Удаан хугацаанд компьютерийн өмнө нэг янзаараа суугаад хүзүүч нь өвцөн байхаа. Чи явж дасгал хийх хэрэгтэй. 我还不到40岁，等40岁以后再锻炼吧。Би 40 хүрээгүй байгаа. 40 хүрчгээд би дасгал хийж эхэлнэ. 要珍惜健康，等身体出了问题，就后悔也来不及了。Эрүүл мэндэ нандинг хайрлах хэрэгтэй. Бид чинь асуудал үүснээ дараа харамсаач нэмэргүй. 问，男的最近怎么了？ асуулт нь эрэхтэй сүүлийн үед яасан бэ? Хариултуудыг нь харвал A. 很后悔 их харамсах. B. 脖子不舒服 хүзүүн тавгүй байгаа. C. 开始锻炼身体了 дасгал хийгээд эхэлсэн. D. 觉得自己变老了 өөрийгөө хөгшөрсөн мэт сансан. ингээд хариугаа сонгоё. 脖子疼得很厉害 буюу би хариулт харилцан ярианы агуулгатай таарч байна. Сүүлийн харилцан яриагаа харцгаая. 这些照片是你拍的吗？真漂亮，都可以做明信片了。 эдгээр зургийг чи дарсан юм уу? Үнэхээр сайхан байна. Ил захидал болгож болмоор юм байна. 哪里？我这也就是业余水平。我的愿望是能把中国的5大名山都拍下来. Яалаа гэжтэй сонирхлын төвшөнд миний мөрөөдөл бол Хятадын 5 их уулын зургийг дарах. 你这么喜欢旅游，这个愿望很容易实现的。 Чи аялах ийм дуртай юм чинь энэ мөрөөдөл чинь амархан биелэн дээ. 对，只是需要些时间. Тийм ээ, цаг хугацаа хэрэгтэй дээ. 问，男的有什么愿望? Асуулт нь эрэхтэй ямар хүсэл зорилготой вэ? Хариултын сонголтуудыг харцгаая. A. 去旅游, аяллаар явах. B. 获得国际大奖 олон улсын шагнал хүртэх. C. 成为专业摄影师 мэргэжлийн гэрэл зурагчин болох. D. 把5大名山都拍下来 5 их уулын зургийг дарах. Харилцан ярианд 我的愿望是能把中国的5大名山都拍下来. Миний мөрөөдөл бол Хятадын 5 их уулын зургийг дарах гэж гарсан тул хариулт нь D байх нэ. Ингээд бид HSK 5 төсвийн сонсголын 2 дахь дасгалаас ажиллалаа. Энэхүү хэсгийн дасгалд харилцан ярианаас гадна мөн жижиг гэхийн дагуу дасгал ажиллах даалгавар багтсан байдаг. Бид дараагийн хичээлээр энэхүү дасгалыг хийж үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. За, зэн.